Нэгэн мэдээний сувгийн офсоос 4-р бүлэг маань эхэлнэ. Агуучид нь зодог тайлцглаа. Бусад мэдээний газрууд аль хэдийн мэдээг цацчихсан байна. Манай хоцорчихлоо. Одоо наадахч нийтдээ тэнш тоож уншихгүй штэ гэдэг редактор нь уулзч байх үед гаднаас чөлөө сэтгүүлч Таниогийн хүн орж ирээд хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа хэлдэг. Тэрээр агуучдын хэлсэн сүүлийн үн хорон санаатнуудад бос өөр хин нэгэн зориулж буй өнгө аястай байсан. Би агуучдын хин нэгэнд өөрийнхөө хүчийг өгсөн гэж бодож байна. Тэр 4 сарын өмнө UA Баатрын сургуульд багшилж эхэлсэн. Тэр UA Баатрын сургуулиас онгон өвлөөсөн байх өндөр магадaltaй. Ялангуяа нэгэн А бүлэгтээ илүү тулж ажилладаг гэсэн мэдээлэл байна. Тэгэхээр нэгэн ангийнхандаа уулзаж агуучдны залгамжлагчийг хэн гэдгийг мэдээд өгье. Мэдээний сувгийн нэрээрээ надад UA Баатрын сургууль руу нэвтрэх эрхийг нь аваад өгч. Энэ мэдээг цацвал танай сувг нийгмийг байртан агуулна гэснээр тохиролцоо нүрдэг. Маргааш Найзаа багш UA Баатрын сургуулийн доктор байрны амьдралын тухай мэдээ бэлтгэхээр сурвалжлагч ирсэн. Өнөөдрийн турш манай ангийнхантай хамт байна. Түүнийг тусаж дэмжээрэй гэдэг. Сэтгүүлч Таны орж ирж өөрийгөө танилцуулаад ажилдаа орно. Мэдээ бэлтгэж байгаа мэд зураг дарангаа нэгэн А бүлгэнд Аяма, Шидо, Асуй гэдэл нэрсгийн дараалал судалж эхэлнэ. Мэдээлэл болон чадрууд дээр нь үндсэн тооцоолсны эцэст Мидориг агуучдынтэй төстэй чадвартай байгааг анзаарч бэлтгэл хийж байхад нь очин эцэг зур ярилцсан суув. 18 жилийн өмнө нэгэн үйлдвэрт осол болж аимшигтай галт өмөр гарсан ба тэр өстөөс агуучдын бүх ажилтнуудыг нь ганцаараа аварч чадсан байна. Аврагцсан хүмүүсийн нэг нь Таниогийн аав байсан ба тэр үеэс хойш агуучдын биширч хүндэлж ирсэн гэдгээ хэлдэг. Харин саяхан хийсэн дулааныхаа дараа зодог тайлж буйг нь хараад сэтгэл минь өвдсөн бас айсан. Энд ирсэн жинхэнэ шалтгаан бол агуучдны залгамжлагч нь хэн байх бол гэдгийг харахыг хүссэн. Санаа минь амарлаа. Бидэнд боломж байгаа гэдгийг чамаас олж харлаа. Чиний тухай мэдээ бэлтгэхгүй. Харин дараа албаас орш шинэ их тайвны бэлэг тэмдэг энэ жаал гэж юу гэсэн нэртэй ном заавал бичнэ гэд салахаас гүйцэтгэл явдаг. Эцэг солигдоод 3-р бүлгийн төгсгөл гардаг. Авахол гэж хэн болох бас яг гэж хорон санаатны холбооныхон дээр очсон тухай гарна. Авахол нь Чи Хасакай гэх Якуза бүлэглийн залуу өдөртөгч бөгөөд түүнийг Чисаки гэж дууддаг. Тэрээр гэрлийн оргил болох агуучтан харанхуйн оргил нийтийн нэгэн төлөв байж гэрэл болон харанхуйн оргилууд зэрэг нуруунд унлаа. Харанхуйн дараагийн оргил нь хэн болох вэ гэдэг. Чигарки уурлангуугаар нийт нэгэн төлөвд орд үтсэн аястай ярьлаа. Дараагийнх нь бий байна. Бид хүн цуглуулж байгаа. Хорон санаатны холбоо бэлэн болгоцсон энэ баатрын нийгмийг толгойноос нэхлээд л устгах гэдэг. Чисаки төлөвлөгөө байгаа мó? Төлөвлөгөөгүй зорилгыг мөрөөдөл гэдэг нь шүү дээ. Мөрөөдлөөрөө байвал бид хэцүүднэ. Чи алуурч систем түүти масл гэдэл өндөр түвшний чадвартай шатрын өнүүдэд шууд лалтсан байхаа. 10 хүн зэрэг өдөртөж чадахгүй ийм олон хүнийг цуглуулж яах гэж юм бэ? Яаж өдөртөх юм бэ гэдэг. Зорилгоо биелүүлэх төлөвлөгөө хэрэгтэй байдаг. Би энд хорон санаатны холбоонд нэгтгэж иргээгүй. Харин миний дор ажил. Би та нарыг зөв ашиглаж үзүүлье. Харанхуйн ирээдүйн жинхэнэ оргилч нь би байна гэдэг. Үүнд нь магны уран түн рүү тарихад Чисаки хурууны өндгийн хүрэгтүүдэд л магны зад өсөрч холбооныхныг шоконд оруулдаг. Мистер Компресс түүнийг чадвараараа алга болгоё гэдээ арих ба мөрөн дээр нэг улаан сум ирж онохтой зэрэгсэн чадвар нь идэхгүй болсоор Мистер Компресс нэг гараа алдна. Харин Шигараки Чисаки руу дайрах үед үл мэддэг сум түүнийг ондоггүй ба Чисакигийн туслах түүнийг аваарч өмнөөс нь нөхөн. Чисаки нэг хүнээ алдлаа. Одоо ингэж болиё. Хоорондоо алдсаж нэг хүчийг султгаад явах гэд явах үедээ нэрийн уцаа шидэд эртхэн шидэврээ өөрчлүүл дээр байна гэд яваад өгнө. Чигараки хариугаа тулцсан авандаа гэж бодсоор л үлдэнэ. Үйл явдал UA Баатрын сургууль руу шилжнэ. Нийгмийн нөхцөл байдлыг харгалзан үзэж зөвхөн туршлагатай агентлагуудад дадлахыг бас нэг танилцуулна. Мидори агуучтантай уулзах ба хуучин хамтрагч байсан шөнийн нүдтэйгээ танилцуулж өгөхийг хүсдэг. Харин агуучтан олон жилийн өмнө харилцаагаа сандуулж чадахгүй. Харин Мирио тэдний агентлагт дадлагчдаг тул чамд танилцуулж чадах байх гэд дууддаг. Ингээд Мириод байгаа шөнийн нүдний агентлагт ирнэ. Мирио Мидорийг тандан түүнийг инээлгэж чадвал чи агентлаг дадлах хийлгэх зөвшөөрлийг авч чадна гэдэг. Хаалга нэгээд ормогцол Мидори агуучдны царай гаргаад улам уурыг нүргэнэ. Өрөөг нь харамгацл одоо хүртэл агуучдны хүнддэг гэдэг нь нийт харагдана. Тэрээр Мидори дахин нэг боломж олгодог ба оногц хугацаанд өөрт нь хүрчилж чадвал агентлагтаа дадлах жуулъя гэдэг. Мидори яаж чигэд гар урж чадлагүй байсаар цагийн тулдаг. Түүний чадвар нь алсын хараа бөгөөд гар урсан хүмүүсийн хол орой ирээдүг харж чадна. Тэгээ маш хурдтай дайралтуудыг хийсэн ч нэг ч удаа агуучдны зураг сүвнэрүүдэд хүрээгүй сонирхлын татаж манай үнийг авахар болж тамга дарна. Маргааш надлага эхэлнэ. Шөнийн нүдийн агентлаг нууц ажиллагаа явуулж байгаа ба Чи Хасаки бүлэг хөдөлж эхэлсэн. Тэдний өдөртөгч нь бол Чисаки. Түүнийг таних нэмэх нь энэ маск. Юу гэж байгаан тодорхойгүйч тэр ямар нэгэн шалтгаанаар гэмт хэргийн бүлэглэлүүдийг өөртөө нэгтгэхэд яваад байгаа. Саяхан хорон санаатны холбооныхонтой ч уулзсан гэсэн мэдээлэл байгаа гэдэг. Тэд өнөөдөр эргүүлд гарах ба Мидори Мирио хоёр
Хөөс охин шөнийн нүд хоёр хамт явна. Гудамжинд явж байх үед Эри гэх нэртэй охин ирж Мидорийг мөргөөд унана. Харин араас нь Чисаки гараад ирдэг. Тэр өөрийгөө Эри гэх охины аавыг гэж танилцуулаад аваад явах гэдэг. Мирош тэднийг мөрдөж буй сэжиг авахулж болохгүйгээд мөргөлцөндөө уушлахгүйгээд явах гэхэд охин айж чирэн битгий наваг явуулаач тэ гэж хөдөг. Чисакиж би дөнгөсөө загинсан болохоор надад гомдчих гээл. Мидория ийм жоох охин зүгээр тоглож байгаад ингэж их гэмтэл авах уу гэж асуухад хүнд хэлэхэд ичмээр зүйл байгаамаа. Намайг дагаад явбал харуулъя гэдэг. Ингээд дагаад гудамж руу ороход Чисаки Белигээ тайлах гэж байгааг харсан охин сандарч Мирио Мидори хоёрыг орхин түүнтэй хамт явдаг. Мидори Мирио шөнийн нүдтэй уулзаж болсон бүхнийг ярих үед шөнийн нүд бусад агентлагуудаас тосломж гоох гэж буугаа хэлдэг. Чисаки гэртээ ирдэг ба Эри охиныг зүхтаалгасан ажилснаа алсан байдаг. Энэ үед нь Шигараки залган уулзч ярилцах хүсэлтэй байгаагаа хэлдэг. Эцсийн солигдоход Мидори агуучтангаас яагаад шөнийн нүднээс харилцаагаа тассан тухай асуудаг. Хэдэн жилийн өмнө нийт нэгэн төлөөтэй тулдаж хүнд гэмтэл авсны дараа шөнийн нүд агуучтан баатрын ажлаа зогсоохыг шаардсан. Учир нь шөнийн нүд агуучтны үхлийг зүгнэн харсан гэдгээ хэлдэг. Гэвч агуучтан баатрын ажлаа болоогүй тул тэд харилцаагаа тасалсан байдаг. Сүүлд сургуулийн захирал агуучтанд хүчээ Мириод өвлүүлэхийг зөвлөсөн ба Мириотой уулзахаас өмнө Мидоритой тарж түүнд хүчээ өвлүүлсэн гэдгээ хэлдэг. Харин Мидори хувь тавиланч нь хамт үргэлжлэн ирээдүгч нь өөрчилж аварч хамгаална таныг өхүүлэхгүй л гэдэг. Энэ нь Шигараки Чисакитай уулзахаар ирсэн байна. Хоёр нөхцөлтэйгээр хамтарч ажиллацгаая. Нэгт танадаар орохгүй 50% буюу хэн нь өөрсдийн хөрөө ажиллана. Хоёрт өөрсдийн сэтгэд байгаа төлөвлөгөөгөө бидэнд ярьж өг. Танай төлөвлөгөө чинь энэтэй холбоотой бэлдээгээд нөгөө улаан сумыг гаргаж хэлдэг. Чисакич төлөвлөгөөгөө хэлэхгүй ба нийт нэгэн төлөө бусдын чадварыг авч бас дамжуулж чаддаг байгаа. Түүний хийдэг зүйлийг л арай өөр аргаар хийж байна гэдэг. Киришима, Паткам, Амажика 3 хотоор эргүүл явж байна. Энэ үед нийтэн тангаачууд хэрэг дайрж байхдаа таарна. Тэднийг барьж байх үед дүүн гихний доожогоор нөгөө улаан сумаар буудна. Эхний суманд Амажики оногдсноор чадвар нь арилдаг. Хоёр дахь суманд Киришимаг онсон ч түүний хатуурсан биеийг нэвтэлдэггүй. Ингээд Паткам, Амажики хоёр барьсан идэ цагдаад өгөөд үлддэг бол Киришима нөгөө өлбөйсөн гарыг хөөж бурлан чахаад цохож унаана. Энэ үдэн тэр ханцнаас нэг улаан байц гаргаж ирээд бидээ шахснаар тэрний хүч хэдэн 10 дахин нэмэгддэг. Хүчийг нэмэгдүүлсэн тэрний хотгонууд маш их хүчтэй болж Киришимаг гэмтэж эхэлдэг. Тэр баатрийн ертөнцийг удахгүй мөхөн гэж дуулсан. Одоо чамайг дуусгачаад явж ах нарыгаа аварна гэдэг дайрах үед Киришима одоогийн байдлаар хүрч чадах хамгийн хатуу буюу эвдэршгүй гэх хувиралд орж дайралтыг зогсооно. Энэ үед тэр зүхтах гэж орлох ба Паткам түүнийг зогсоодог. Түүний чадвар нь тарган шингээлт ба дайралт, хүн, эд хэрэгсэлгээд юу ч өөрийнхөө бие шингээж чадвартай. Маргааш нь Асуи, Урарака, Мидори, Киришима дөрөв нэг газарт ирж таардаг. Учир нь тэдний агентлагууд нэг дор цугларч хуралдаж байгаа юм. Хурал дээр Шиасаки бүлэг нэгэн төрлийн хүчийг арилгадаг болон хүч нэмэгдүүлдэг хоёр төрлийн бодис үйлдвэрлэж түүнийгээ зарч буй тухай баримтуудыг дээлэхэд түүнийгээ хийхдээ Эри охины биеийг чадвараараа задлаж буцааж нийлүүлэх байдлаар хийдэг гэдгийг нь хэлдэг. Тэд хэдэн байрлалуудыг мэдэж авсан ба ажилд хийж байгаа таан байгааг нь олгогцоод дайралт хийж охиныг аварч бодисуудын үйлдвэрлэлтийг зогсооё гэдэг. Ингээд дайралт хийх өдрийг хуруу даран хүлээж бэлтгэл хийсэн. Нэг шөнө Мидориг утсан мессеж ирдэг ба анийн довтлогоо хийх дохио байдаг. Шөнийн нүд боломж гармагц далин үүсгэн тэдний ажилтны бие төрснөр ирээдүгэн зүгнэн харж орчин, маршрут, Чисаки байна уу, Эри охин байна уу гэж бүгдийг нь харсан байдаг. Ингээд агентлууд цугларч дайралт хийхээр бэлтгэн. Харин Чисаки тэдний байрлалыг мэдсэн дайрахаа бэлтгэж буй талаар мэдээж өгдөг. Өглөөний 8:30 минутанд дайралт хийхээр ирэхэд Икеягийн хамгаалагч нь дайрч гарч ирдэг ба Даргаар Юко түүнийг аргалж бусд нь хашаараа нөтөлдөг. Зарим байтрууд гадаа хорон санаатнуудыг барихаар цагдаа нартай үлддэг бол шөнийн нүд Паткам, Амажики, Мирио, Мидори, Айцава, Киришима зэрэг баатрууд нууц хаалгыг олж газар дор хангал руу ордог. Энэ үед Чисакигийн үнэн жалбартуудыг нэг мимик хүч нэмэгдүүлэх шингэнийг хэрэглэж ханамж ингээд тэдний явах замыг хааж хамнуудыг хөдөлгөж эхэлдэг. Мирио цагаалт руу тэднийг гүйцэж байв. Араас хурдан ирээрээгээд хамнуудыг нэвтлэн Чисакигийн араас явна. Харин бусд нь мимикийг үүсгэх нүхээр доош унана. Энд нь 3 хорон санаатаа хүлээж байх ба Амажики би ганцаараа аргаж дөнгөн гээд нөгөө өдөгөө явуулдаг. Амажики эцсийн бүхнээ дөлжүүлэн ургуулж түүнийг удирдах чадвартай ба хүнд тулааны эцэс яасан ч хөл дээрээс тогтож чадахгүй бодлоо ядарсан байдаг. Мимики дараагийн байна Айцав байдаг. Айцавыг бусдаас нь салах гэж байхад нь Паткам, Киришима хоёр аварч өөрсдөө оронд нь харанхуй өрөөнд орж ирнэ. Энд нь Рафа Тенгайгийн хамгаалалт товтлогоо хойсолсон хоёр орон санаатан хүлээж байдаг. Рафан дайрч харин хариу дайрах гэх үед Тенгайг хамгаалж байлаа. Рафа нүчрхийг тулааж бөгөөд хоёр гарын огсроо цохилтыг полиматчиг л юм. Рафагийн дайралт нь хэр хүчтэй вэ гэдгийг Киришимагийн гар хагарч унаж байгаагаас л илт харагддаг.
Рафа Пэткам руу дайрсаар байх ба Пэткам цохилтын хүчийг нь өөртөө шингээсээр эргэж тарих төлөвлөгөөтэй байсан ч хүчээ зохицуулах боломж олгохгүй нүцээ байдаг. Энэ үед нь Киришима урдуур нь орж хэсэг нүдүүлж цаг ожиж өгөөд хүнд гэрт лаван ухаан алдан ундаг. Боломжийг ашиглан Пэткам хоримтлуулсан бүх энергиэрээ дайрдаг. Гэвч Рафа босоод ирэх ба та нарын тулааны чадвар намайг гайхшрууллаа. Өмнө хизээч миний дайралтыг хүмүүс ингэж төсвөрлж байгаагүй. Эхлээд наад үгээ эмчилж дараа дахин тул тэгээд харанхуй өрөөнөөс гаргаад яагаад Чисакигийн дараа ажиллах болсноо хэлнэ. Тэр өдөр гэртлээс хэдэн мянган тулаанд ганц л ялагдсан ба тэр нь Чисаки байдаг. Иймээс боломж гарвал дахин тулдаас тэрнийг ядмаар байгаа тул доор нь ажиллаж тулдах боломжийг хүлээсээр байгаа гэдэг. Хөдөлгөөн таннуудын Роклог чадвараараа төгжиж Мидориа нурааж явсаар байх үед хорон санаатны албаны тоогоо Роклогийг хутгаж ухаан алдуулаад түүний дүр төвөрдөг. Үүнийг анзаарсан Айзава түүний чадварыг арилгаж Декуг авардаг. Харин Рафаг холборсон Тойс шөнийн өдрөө дарина. Угаасаа ирээдүйг харж яддаг тэр нэвч цохирлгүй Тойсыг яснаар тэд тухтана. Хорон санаатны албаа Тойстойгоо эрийг Ши Асаки бүлэгт өгсөн ба тэдний дотроос нүгүү болов. Бас төлөвлөгөөг нь мэдгэж заварчилсан хэсэг гардаг. Тойстойгоо ир уулзах ба Мимикийн шарыг малтаж тэдний бүлгийг доош нь хийсээр байгаад Мимикийг уурлуулна. Уурсан Мимик кашигчиж эхлэх ба ханаас хашгираад байгааг нь Мидори анзаарч очиж ханыг нь өсвөлж ил гарах үед Айзава чадварыг нь арилгаснаар тэд цаашаа садгүй явах боломжтой болдог. Энэ үед Мирио Чисаки хоёрыг гүйцэж ирдэг ба Мирио чадвараа гаргууд ашиглан нэгэн эсрэг дөрөв тулдаж эхэлнэ. Хамгаалагчид нь болон Чисакиг цохиж унгаагаад Эрийг авчиж явдаг. Эри одоо бол тэр таныг алчхна гэдэг ч Мирио одоо зүгээрээ чамайг заавал аварна гэдэг. Энэ үед Чисаки бэлгээ тайлж ойр амын ханыг хэдийн хэсэг задал буцааж өвдөлөх байдлаар дайрч эхэлнэ. Мирио Эрийг тулааны талбайгаас олдвол Чисакид боломж олголгүй тасралтгүй дайрна. Гэвч Чисаки туслахтаас сүлд гаргаж авсан чадварыг өөр дайрцгадаг сумаа шидэж өгнө. Тэр Мириорыг бодвол нэвт гарахыг мэдж байгаа тул охин руу чиглүүлээд боддог. Мирио охиныг аврахын тулд өмнөөр нь орж оногдсноор чадвараа алдна. Чадвараа алдсан ч Мирио дайралтуудаас чадварлаг болтож тэдэндээ нэгийг өдөж нэхэд эле оролцсон ч эцэст нь хэд хэдэн хүн чарах авдаг. Мирио хүд нөхцөл байхад Мидориа Айзава шөнийн нүд 3 гүйцэж ирдэг. Мидориа Чисаки руу дайрч Айзава чадварыг нь арилгана. Харин шөнийн нүд Мирио болон Эрийг тэндээс хадуулахаар хөдөлж эхэлдэг. Мидори Айзава хоёрын анхаарал Чисаки руу төвлөж байхад ухаан алдсан Кроноос ирж Айзаваг хордуулснаар хөдлөж чадхаа болдог. Ингээд чадвараа ашиглах боломжтой болсон Чисаки газар сэндийжиж өөртөө цаг очоод өөрийн туслах Немотог задалж өөрийн битээгөө нийлүүлдэг. Эрийг авахаар очих гэхэд Мидори урдуур нь оч зогсооно. Энэ үед шөнийн нүд би тулдъя. Чи Мирио Эри хоёрыг энэс холдуул гэдэг. Түүний ирээдүйн хөдөлгөөнд дайралтуудыг харж чадах тул нэг цохилгоо тулцсаар эцэст нь өөрийнхөө болон Мидори Мириог адил бусдын өхлийг зөвнөн харснаар та гацаач нэвт сүлбэлдэг. Чисаки өөртөө нэгтгэсэн Немотогийн чадвараар Эри тандан яг одод над дээр ирвэл эднийг алахгүй өнгөрөө гэдэг. Эриш Траман хөдлөөд айсандаа бутаад ирдэг. Тоого Мидоригийн дүр товирч гадаад тулдаж буйд дээр очин нэмэлт хүч хэрэгтэй байна. Яг тэр өөрсөрийн доор бид байгаа гэдэг. Үүнд нийтгсэн Асуи Урарака Даргариука Нижира дөрөв бэлтгэл ашиглан хэд дахин дамарсан Рикияг тэнд унгааж гарц гаргадаг. Энэ боломжийг нь ашиглан Чисаки Эрийг аваад зогтгийг орлоно. Мидорио энэ хүртэл ирсэн хүмүүсийн хөтөлбөрийг талаар нэг болгохын тулд араас нь хөдлөнө. Үүнийг харсан Эрич манай хэдэд итгэх итгэл аваад заван Мидорио руу үсрэнэ. Сэтгэл хөдлөсөн Эрийн чадварыг идэвхжиж Чисаки Немото хоёрыг салгадаг. Чисакигийн дайралтаас болчихын тулд өөрийн чадвараа бүрэн ашигласан ч гарал нугараагүй байгааг Мидорио гайхав. Чисаки харин Рикияг өөртөө нэвтгэж аврах том хүчирхэг нэгэн болж хувирна. Тэрээр Эригийн чадвар нь хүний буцаах буюу цаг хугацааны хувьд сарамгчин болсон ч буцаах боломжтой. Чи түүнийг тэврээд яваад байвал юу ч хүн алах болно. Наад охины чинь хүч хараагдсан. Надад өг. Түүнийг зогсоох ганц арга нь бүх биеийг нь задлаж эргүүлэн нийлүүлэх гэдэг. Харин Мидорио Эрийг өгөхгүй тулалдахаар шийднэ. Тэрээр Эригийн хүчээр бие маань буцаад байгаа юм бол тэрнээс нь илүү хурдаар гэмтээд байх юм бол нэг хэмтэнд барьж чадна гэд өөрийгөө гэмтээгийн тулд 100% хүчийг ашиглаж эхэлнэ. Улаан ахлагтад зэрэгсэн Чисаки өмнөх болсон үйл явдлаа бодно. Эрийг ашиглан чадварыг нь нэмэгдүүлдэг болон арилгадаг хоёр төрлийн эм бүтээж хүмүүс заран нөлөөгөө томсгох саналыг өөрөө хойтоо буюу Ши Асаки бүлгэн толгойлогчд хэлсэн ч Эри бол хүн адгуус амтэн шиг харьцах ёсгүй гэж татгалцсанаар чадвараа ашиглан аавыгаа комонд оруулж өөрийн санаагаа хэрэгжүүлж эхэлсэн байдаг.
Ингээд тулаан үргэлжилсээр Чисаки Мидорыг зохих үед Эригийн чадвар түүнд нөлөөлж ухрааснаар Бики яг түүний биенээс нь салгана. Энэ үед нь Урарака түүнийг барьж аюулгүй болгодог. Эри чадвараа удирдах мэдэхгүй тул Мидоригийн бие цаг хугацааны хувьд буцах аюулд ороход Азар Айзава багш түүнийг зогсоодог. Энэ бүгдийг харсан шөнийнүүд ирээдүйг өөрчлөх боломжтой юм байна. Мидори чадлаа гэд гайх бахархах зэрэгцэн харна. Ингээд тэнд байсан бүх хорон санаатнуудыг баривчилж шорон руу ачиж эхэлнэ. Гэвч Чисакигийн ачигдаж явсан машин руу хорон санаатны холбооныхон алдаж сүүл чинээр бүтээгдсэн төгс сумнуудыг нь аваад Мистер Компресс гарыг гараар гэд зүүн гарыг нь авдаг бол өөртөө сөргөөцөлдсөн дуурсан шиг Араки баруун гарыг нь үрүүлдэг. Чиний гаргасан хичээл зүтгэл бүхэн чинь миний болчихлоо. Одоо гаргүй чадвараа ашиглаж чадахгүй юм чинь зүгээр овсголоороо амьдр гэд дог тохоо хийж байгаад явна. Энэ өрөө 4-р бүлгийн маань эхний хэсэг дуусч байна. Нэг дурыг ихээр жоох урт бичлэг болох гэдэг учраас part 1 2 гэж хувааж оруулахар шийдлээ. За ингээд part 2-оор уулзтлаа. Түр баярлалаа.